хагас кокс буюу хөхн үүрсээр хийсэн түлшийг одоо хэрэглээнд нэвтрүүлье гэдэг ийм шийдвэр гаргаад тэгээд энэ шийдвэрийн дагуу өнөөдөр бид нар нээлттэй тендер зарлаад ингээд байж байгаа энэ цаг үед за манай их хурлын эрхэм гишүүн Жаргал сайхны зол жаргал маань сүүлийн үед энэ юу л их буруу хагас коксын түлш хийх нь буруу энэ бол одоо эдийн засгч үр өгөөжгүй ийм алтан түлш үйлдвэрлэх боломжгүй зөвхөн айлууд гэрээ дулаалаад энэ өвлийг авъя гэдэг ийм зүйлийг олон удаа ярьж байгаа. Тэгээ би энэний учир шалтгааныг ерөөсө олохгүй байсан чинь саяхан одоо би бас учир шалтгааныг оллоо. Өөрөөр хэлбэл энэ 5 толгой түлшний үйлдвэрт мань хүн өөрөө нэлээдгүй хэмжээний одоо ажлууд хийдэг үр ашиггүй баахан төсөл тэзүү шахдаг ийм хүн юм байна. Тэм учраас энэ 5 толгой түлшийг яг хуучин хэвээр нь үр ашиггүй ажилуулж дараагийнхаа шахаг хийх ийм сонирхлууд энэ хүн төдийгүй олон хүнд байгаа ийм баримт байгаа учраас би өнөөдөр энэ хэвлэлийн урлаг хийлээ. За та бид бүгдийн ард харагдж байгаа энэ шорон далан буюу их гоё нэртэй 5 толгойн эрчим хүчний нүүрснээс шатхуун хувцар гаргах туршилтын үйлдвэрлэлийн техник эдийн засгийн үндслийг мань зол жаргал өөрийн төрсөндөө ад жаргал Past Present Future гэдэг компани хамтарч энэ арын энэ шорон далан хийх техник эдийн засгийн үндслийг хийжээ. За ингэхдээ мань хүн түүний хамтрал 3 тэрбум 480 сая төгрөгөөр энэ саяны энэ тэзүүг хийж өгөөд энэ арын одоо далан энэ бусад эд бүтцээс өөр юм үлдээгүй ийм үр ашиггүй зүйл болжээ. Энэ арын энэ шорон далан болон бусад эд бүтцэд одоогоор 5 толгой түлш үйлдвэрээс 50 тэрбум төгрөг зарцуулагдсан байгаа юм байна. За үүнийг нь төрийн аудитын байгууллага энэ үр ашиггүй төсөл болсон гэд дүгнэлт гаргаад акт тавьсан байна. За энэ мөнгөө энэ хүмүүс аль хэдийн авчжээ. Төв аймгийн сэргэлэн сумдах салбар дансаар урьдчилгаа төлбөр 1 тэрбум 740 сая төгрөгийг аваад аль хэдийн салхинд хийсгээд дуусгачих. За ингээд 50 тэрбум дээр нэмэх нь 1.7 тэрбум төгрөг ингээд үндсэндээ 52 тэрбум төгрөг юу ч хийгдээгүй зөвхөн одоо салхинд хийсээд үр дүнгүй алга болсон гэдэг ийм одоо аимшигтай мэдээллийг би та бүхэнд хуваалцаж байна. За энэ хүний хорлол үүгээр зогссонгүй. Энэ хүн сая 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр засгийн газар чиглэл өгөх тухай ийм тогтоол гаргаад энэ тогтоолынхоо 11-р зүйл дээр агаарын бохирдол бүүрүүлж байгаа аливаа төсөл хөтөлбөрийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй. 100 яндан төлс зэрэг агаарын бохирдлын их үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх ийм үүрэг чиглэлийг улсын хурлын тогтоолоор ингээд өгүүлсэн байна. За энийг би их сүүлд олж мэдлээ. Гэтэл энэхүү тогтоол нь Монгол улсын агаарын тухай хуулийг элтэд ноцтой зөрчсөн ийм тогтоол гаргажээ. Агаарын тухай хуулийн 6-гийн 1-6-ад энэ шалгуур энэ дагуу аль нэг шалгуурыг хангасан агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүч хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр хувь хэмжээг улсын төсвөөр санхүүжүүлнэ гэдэг ингээд заасан. Ард нь нийслэл агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэд хууль заасан байтал ийм хууль зөрчсөн тогтоолыг 2025 оны улсын хурлын 53 дугаар тогтоолоор гаргасан байна. За энэ үүгээр зогссонгүй. 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр улсын хурлаас төрийн өмчийг нийслэлийн өмчөнд шилжүүлэх тухай тогтоол гарсан. Энэ тогтоолоор энэ 5 толгой сайжруулсан түлшний үйлдвэрийн нийслэлийн өмчөнд шилжүүлэх тогтоол гарсан. Араас нь Монгол улсын засгийн газрын тогтоол гаргаад энэ тогтоолыг хэрэгжүүлэх тогтоол гарсан. Дахиад энэ оны
2025 оны 1-р сард. За энэ тогтоол маань хаана вэ? 1-р сард мөн одоо энэ 5 дахь түвшний үйлдвэртэй холбоотой нэмэлт санхүүжилтийг 5 дахь сайжруулсан түвшний үйлдвэрийн санхүүжилтийг Эрдэнэс 5 дахьгоос санхүүжүүлэх юм тогтоол гарсан. Тэгэхээр би юу хэлэх гэж байна гэвэл хэрвээ энэ 2025 оны энэ 53 дугаар тогтоолыг хэрэгжүүлвэл айл өрхүүд яг ингэж хуучин шигэ нүүрсээ портроор зээл 130 машинаар хашаандаа өөрсдөө буулгаад савлах ийм одоо шийдвэр гаргаж байгаа. Өөрөө ч энийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл айл өрхүүд дулаал түлшүүл одоо түлшний шийдэл нэг ч удаа ярихгүй байна. За ингээд би цаашаа одоо нэлээд олон баримтуудыг судлуулж байна. Өөрөөр хэлбэл энэ өнгөрсөн хугацаанд манай 5 толгой түлшинд байнгын ийм барьцалдуулах шахдаг аж ахуй нэгж байгууллагуудын би их уур хэлэн хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс хойш 5 толгой түлш компани 1 кг барьцалдуулагч авахгүй байхаар шийдвэр гаргасан. Одоо энд байгаа агуулгын үлдэгдэл нөөц буюу 40 мянган тонн мийдлэнг за түүнийг барьцалдуулах үлдсэн авсан өмнөх агуулгын үлдэгдлээ дуусгаад энэс хойш 5 толгой түлш мийдлэнг суурьтай барьцалдуулагчийн ийм түлшийг огт хэрэглэхгүй гэдэг шийдэлд бид хүрсэн. Яагаад вэ? Яагаад тэгэхээр энэ ажил бүр 2023 оноос эхэлсэн. Чойжил сүрэн сайд туршилт судалгаа хийх юм ажлын хэсгийг гаргаад энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бас нэг сонирхолтой юм байна. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мань зол жаргал нүүрсний ассоциацийг төлөөлж энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан. Жээ зол жаргал нүүрсний ассоциацийг гүйцэтгэх захирлаар. Өөрөөр хэлбэл хагас коксын түлшний өөрийнх нь агаарын бохирдлыг бууруулахад ямархуу үр нөлөөтэй вэ гэдгийг энэ олон том ажлын хэсэг ажиллаад ийм ажлын хэсгийн тайлан гаргасан. Энэ ажлын хэсгийн тайлангаар би зүгээр товчхон хэлчихье. Түүхийн үрс хөхөрлөгийн хэмжээ 44% байсан. Сайжруулсан түлш буюу мийдлэнг түлштэй түлшин шилжснээс хойш агаарын чанар дахиж гараад 22% болж хөхөрлөгийн хэмжээ буурсан. За энэ тайлангийн хамгийн арга үүсэнд байгаа. Хэрв хагас коксоор хийсэн түлш рүү шилжих юм бол хөхөрлөгийн хэмжээ дахиад 50% буурч 10% хүртэл хувь болно гэдэг ийм тайлан гаргасан. За ингээд бид нар энэний араас манай нийслэлд өмчлөж шилжиж ирсний дараа Эрчим хүчний сайд энэ өмнөх ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй шүү гэдэг бичиг өгсөн. Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос яг энийг одоо дэмжиж байна гэдэг бичиг ирсэн. Дараа нь шинжилгээ ухааны академийн химийн хүрээлэнгээс энэ бүх нүүрсүүдэд хийсэн туршилтуудыг дахиж хийсэн. За ингээд хагас коксон шахмал түлшний техникийн тодорхойлолтуудыг бий болгосон. За ингээд эцэст нь агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ өвлийг хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшээр одоо энэ өвлийг авч явах ёстой гэдэг ийм шийдвэр төрсөн. За би нэг зүйлийг хэлээ. Би саяны тэр шийддэг мийдлэнг биш тийм ээ. 4 сараас эхлээд MCS компани одоо харьяа компани Energy Resource гэдэг компани дахиж 5 толгой сайжруулсан түлшний үйлдвэрт мийдлэнг нийлүүлэхгүй гэдгийг аль биесээр илэрхийлсэн. За энэний дагуу бид нар араас нь ямар түүхийд байж болох вэ гэд Эрдэнэс 5 толгой баяжуулах үйлдвэрийн тэг давхаргын нүүрсийг бид авчирч үйлдвэрлэлийн туршилт хийсэн. Гэтэл Эрдэмтдийн зөвлөлөөс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс шийдвэр гаргаад Эрдэнэс 5 толгойн тэг давхаргын нүүрс буюу мийдлэнгээр дахиж одоо ийм барьцуулагдуулагчтай түлш хийх нь агаарын чанарт тийм өөрчлөлт орохгүй, хүний эрүүл мэндэд хортой гэдэг ийм шийдвэрийг Эрдэмтдийн зөвлөл гаргасан. Энэ Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрийг үндэслээд үндэсний хороо тэгвэл хагас кокс руугаа шилжээ гэдэг ийм шийдвэрийг гаргасан.
За манай хэвлэл мэдээлэл олон нийтэд харьцаж байгаа хүмүүс дутуу мэдээлэлтэй байх шиг үлээ. Манай хүн ч гэсэн их дутуу мэдээлэлтэй. Хагас кокс бол нэгдүгээр их хүнтэй, хоёрдугаар тэрийг авчираад түлш хийхэд маш их зардалтай алтан түлш болно гэж ярьсан. Тэгээ энэ алтан түлшнийхээ зардлыг өөрсдийнхөө шахаа хийдэг жишгээр бараг 1.5-аас 2 сая төгрөгөөр 1 тонн нь үнэлэгдэн. Энийг хизээч зах зээл дийлэхгүй гэдэг ийм шийдвэр гаргасан. Шийдвэрийг танилцуулж илээ. Тэгвэл бид нар урд Монгол улсад харамсалтай нь одоогоор хагас коксын нэг ч үйлдвэр байхгүй. Энэ үйлдвэрийг аль эрт барийг зөндөө ярьсан боловч ажил болоогүй. За яг ийм хагас коксон түлшийг өөрөөр хэлбэл түрүүний миний шийдгээс химийн элемент бүх зүйлээрээ өөр 800 градусаас дээш градуст жигэнсэн хөхрийн багсгсан, за цаашлаа давирхааг нь салгасан энэ түлшийг хүчил төрөгчийн агуулга бүхий өдөөгчтэй ийм асаагчтай ийм түлшийг бид нар DAF 90 гэдэг нөхцлөөр 1 тонны өөрөөр хэлбэл би нүүрс яриаггүй түлшийг тээврийн зардалтай нь DAF 90 гэдэг нөхцлөөр бид нар 1 тонны 735 мянган төгрөгөөр авахар ийм нээлттэй тендер зарлаж байгаа. Монгол улс цаашид нүүрс химийн үйлдвэр, нүүрс пиролизийн үйлдвэр байгуулах одоо зайлшгүй шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл зөвхөн Улаанбаатар хот төдийгүй 21 аймаг 360 суманд бүгд түүхийн нүүрс түлж байгаагаас өнөөдөр агаарын бохирдол түүнийг дагсан олон эрүүл мэндэд сөрөг нөлөөллүүд гарч байна. Одоогоор 750 гаруй хүн угаартаж насурсан гэсэн ийм албан бус мэдээ байна. Энэ болгоныг бууруулахын тулд эрдэмтдийн зөвлөсөн зөвлөмжийн дагуу үндэсний хороо шийдвэр гаргахаар энийг нь эсэргүүцэж ийм шийдвэр гаргаад ингээд үргэлжлүүлж энэ тавталгай түлшид энэ барьцалтуулагч шахдаг, бусад энэ шуудаа шахдаг бүх аж ахуй нэгжүүд үргэлжлүүлэн хулгайгаа хийхийн тулд энэ хагас коксын түлшийг эсэргүүцэж ийм хэвлэлийн акц аян өрнүүлж байна гэдгийг би та бүхэнд албан ёсоор мэдэгдэе. Би андуураагүй л энэ тогтоолын төслийг хамтарч санаачилсан арьс намын нэр бүхий гишүүд байгаа. Нэгэн ч гэр хороололд амьдрч үзээгүй ийм гишүүд байгаа. Тухайлах юм бол Бортуна Батбаярын охин Жаргалан. Төв Цэнгэлд хүрээлэнгийн газрыг хулгайлж аав нь Жаргалан гэдэг хотхоныг бий болгосон. Энэ хүмүүс гэр хорооллын айл өрхүүдийн зовлон жаргалыг огт мэдэхгүй. Тийм учраас энэ сэтгэл хүйтэн сэтгэлтэй хүмүүс гэр хорооллын иргэдийг эр хөвөл угаартаж өхүүлвэх эсвэл өөрсдөө багнуур налахаас нүүрсээ ингэж авчирч түлээ гэдэг ийм тогтоол шийдвэр гаргасан гэдгийг би та бүхэнд албан ёсоор мэдгэж байна. Өнөөдөр би энэ тухайгаа бас Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар даргад албан ёсоор танилцуулсан. Нэгэнт нөхцөл байдал ийм болцоод байгаа учраас энэ асуудлыг Монгол улсын ерөнхийлөгч танилцуулах, цаашлаад энэ тавталгай түлш, энэ одоо шахааны уурхай болсон энэ үйлдвэр, энэ түлштэй холбоотой чиг үүргийг нийслэл Улаанбаатар хотоос аваад эрчим хүчний яам, уулуурхай яамд шилжүүлж өгнө гэдэг хүсэлтийг би өнөөдөр улсын онцгой комиссийн хурал дээр албан ёсоор Зандан шатар даргад тавьсан. Би дээр нь нэмж нэг зүйл хэлье. Энэ үйлдвэр биднийг менежмент авах энэ саяны өвлийн 12 сард 2200 хүнтэй ажиллаж байсан. Энэ үйлдвэрийг бид нар алдагдлыг бууруулахын тулд, энэ үйлдвэрийг ашигтай ажилуулахын тулд одоогийн байдлаар 1000 хүнтэй ажиллуулж байна. Цаашид бид нар энэ хагас коксын түлшийг савлах цэгийг үлдээсэн тохиолдолд энэ үйлдвэр 500-аас 600 хүнтэй ажиллана. Өөрөөр хэлбэл энэ үйлдвэрийн өнөөдрийн хоримтлагдсан алдагдал 1.3 их найдад хүрчээд байгаа. 1.3 их найдад. Өөрөөр хэлбэл энэ алдагдлыг бууруулъя гэдэг ийм зорилгоор бид нар ийм шийдвэрийг гаргаад явж байгаа. Хоёрдугаарт энэ зол жаргал нөхрийн хэлж байгаагаар хуучин уламжлалтаараа хийгээвэл бид нар Эрдэнэс тавталгай экспортод гаргадаг эрчим хүчний тэг давхаргын нүүрсийг энд авчирч барьцалтуулагчийн шахаатай нийлүүлээд дахиад нөгөө хөвгөрлөг хэмжээ асар өндөртэй нүүрсийг үйлдвэрлэхэд дахиад 300 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ. Өөрөөр хэлбэл Эрдэнэс тавталгай манад нийлүүлэх нүүрсээ зүгээр одоо экспортод гаргуул 300 тэрбум төгрөгийн орлого болно. Өөрөөр хэлбэл бидний хийж байгаа шийдэл нэгдүгээрт энэ өвөл
маш хатуу хүүтэй өвөл болно гэдэг цаг агарын урдсан мэдээг өнөөдөр ус цагуурын хүрээлэнгээс мэдээлж байна. Хоёрдугаарт бид нар энэ эрх өвлийг утаа маш багтаа давах, агаарын бохирдлыг 50% бууруулах шийдлийг Эрдэмтэд энэ байна гэдэг зөвлөгөө өгсөн. Бид нар энэ гаргаж байгаа нүүрсээ ийшээ гаргаад буцаагаад бид нар чансан хөх нүүрсээр хийсэн хүчил төрөгчөөр баяжуулсан асалт хурдтай мөн одоо удаан хугацаанд дөлтөй байдаг энэ нүүрсийг хийх ийм шийдэл бид нар уг нь шийдээд энэ 7 дугаар сарын 18-ны өдөр нээлттэй тендерээ нээхээр ийм одоо явж байгаа. Тэгээ энэ асуудлыг ерөнхий сайд болон салбарын сайдаар одоо шийдлийг нэг талдаа гаргаж өгөөч гэдгийг бас та бүхэнд хэлье. Хоёрдугаарт би энэ үнэтэй холбоотой энэ тогтоолыг Монгол Улсын үндсэн хуулийн цэцэд хандна. Өөрөөр хэлбэл хууль давсан, Монгол Улсын үндсэн хуулийн заасан хууль дээдлэх зарчмыг давсан субъектив энэ тогтоолыг хүчингү болгох ийм үндсэн хуулийн цэцэд одоо би мэдээлэл гарганаа. Хоёрдугаарт энэ хүний энэ эдсэн, энэ хамтарч эдсэн мөнгөний энэ аудитын дүгнэлтээр гарсан энэ тайлангийн мөрөөр авилгатай тэмцэх газар дахиж бичиг өгч энэ хүмүүсийг энэ жаргал сайхны аз жаргал, жаргал сайхны зол жаргал, за мөн цаашлаад past, present, future гэдэг энэ компаниудын удирдлагуудыг за мөн энэ төслийг хэрэгжүүлсэн энэ ийм овоолго 50 тэрбум төгрөгөөр 52 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэчихэд байгаа энэ төслийг би бас давхар шалгуулна гэдгээ хэлье. Би энэ тавталгаа сайжруулсан түлшний үйлдвэрийн менежментийг хотод ирснээс хойш нэгч шахаа, нэгч илүү зардал, нэгч өргөө зардал гаргахгүй байх зарчим тавьж ажилласан нь энэ нүүрсчдийн, энэ шахаачдын, энэ авилгачдын ихэд уур хилэн хүргэсэн юм байна. Олон нийтэд мэдээлэл өгтөө урдаас кокс авчрах гэж байгаа гэдэг ийм мэдээлэл өгч байлаа. Кокс авчрах гээгүй. Өөрөөр хэлбэл барьцалдуулагч нь хамгийн дээд зэргийн эко тэгээ асаагч өдөөгчтэй жигэнсэн нүүрсийг бид нар эрх өвөл хэрэглээндээ нэвтрүүлье гэдэг л ийм зорилт тавьж байгаа. Тэдний ярьж байгаа шиг 2 сая төгрөгөөр тооныг авахгүй. Бид нар 735 мянган төгрөгөөр одоо жишгэлж нээлттэй тендер зарлаж байгаа. Энэ маань өөрөө нээлттэй оролцож байгаа компаниуд энэ дээр үн өрсөлдөж магадгүй энэ үннээс бага үнээр бид нар даф ирээн буюу ирээнд агуулах дотор ос нь бид нар ачих нөхцлөөр ийм одоо шийдэл гаргасан гэдгийг хэлье. За эцэст нь нэг зүйл хэлэхэд манай их хурлын нэр бүхий эрхэм гишүүд их хурлын гишүүний ажлаа хийгээч. Би бас их хурлын Монгол Улсын их хурлын гишүүнээр ажиллах хугацаанд их хурлын олон хуулийн төслийг санаачилж олон ажлын хэсгийг ахалж явсан. Би хизээч хотын даргатайгаа ноцолдож хотын даргийнхаа ирээтэнг дээр гიშгэж өөрсдийгөө таниулах улс төрийн ирээтэнгээ өсгөх гэж ерөөсөө огт ажиллаж байгаагүй. Эрүү зөрчлийн, процессын, оюуны өмчийн, хувийн эрх зүйн салбарын бараг би бүх хуулиудад гар дүрж оролцож явсан. Сүүлийн үед энэ их хурлын гишүүдийн зарим нэр бүхий гишүүдийн нийслэлийн ажлыг гацаах, нийслэлийн ажлыг зогсоох энэ ажил бүр хэрэг сэтэрлээ. Сая улсын их хурлын гишүүн Батболд эдийн засгийн байнгын орон дээр сэлб дэд төвийн метр квадратын хэмжээг зааж өгч ил. Энэ сэлб дэд төв бол нийслэл өөрөө гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхлэл бөгөөд олон улсын хөрөнгийн зах зээл дээр техник эдийн засгийн үндэслэлээ танилцуулж мөнгө босгож орж ирсэн төсөл. Өөрөөр хэлбэл урд хажлаа аль аль нь хиймээр байна. Миний үндсэн үүрэг энэ ойрын жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг нэг 50-аас илүү хувиар бууруулчаа. Улаанбаатар хотын авто замын төвчрлийг 50-аас илүү хувиар бууруулъя гэдэг ийм зорилго тавьж ажиллаж байгаа. Үүний хажуугаар Улаанбаатар хотын ажил гэдэг нь хүний одоо төрхөөс ахуулаад дараагийн ертөнц хүртэл явах энэ бүхий л одоо үе шатанд төрийн үйлчилгээ, нийслэлийн үйлчилгээг үзүүлж яадаг ийм олон талт ажил. Бид шүүмжлүүлэн барин өнгөрсөн жил энэ жил нэг Улаанбаатар хотын авто замыг бүхэлд нь хучаад энэ 8 сар 20 дуусгах гэж байна. Араас нь залгуулад сүүлийн 30 жил огт гар хүрээгүй явган замын шинжилгээ ажлыг хийж байна. Тэгэл элдв шантаачид очиод байнгын ажил гацааж байгааг одоо олон нийт харж байгаа гэдэгт найдаж байна. Тэгээ бид нар энэ өвлийг давах эцсийн шийдэл ийм шийдэл байгаа. Тэгээ энийг их хурлын дарга, ерөнхийлөгч, ерөнхий сайд
эрчим хүчний сайд, уул уурхайн сайд гэдэг холбогд албан тушаалтнууд нэг шийдэл гаргаж өгөөч. Бид удахгүй 2 сарын дараа хэрэглэгчдэд нүүрс нийлүүлэх юм цаг тулчаад байгаа. Энержи ресурсын нийтлэг зогссон 5 толгойн тэг давхаргын нүүрсээр хийх гэсэн туршилт амжилтгүй болсон эрдэмтэд энэ одоо нүүрсээр ирэх үйлийг авах ёстой гэдэг ийм шийдэл төрсөн. Цаашид ер нь Монгол улс нүүрс пиролизийн үйлдвэр барьж байгуулах зайлшгүй шаардлагатай. Энэ бүх сум суурин газруудыг ийм одоо хагас гогсон төлсөөр хангах одоо зайлшгүй шаардлагатай гэдгийг бас эцэст нь хэлмээр байна. Тэгээ та бүхэндээ энэ хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгслээр явж байгаа зүйлүүдийн талаар би цаг тухайд нь бас мэдээлүүд өгнө. Энэ 5 толгой төлшид одоо олон жил, удаан жил шахаа хийсэн эрхэм нөхдүүдэд та бүгдийн одоо шахааны бизнес цаашид явахаа болсон шүү гэдгийг би бас эцэст нь хэлье.